Эвэнтгэгч хүн сервис. Яг нутгаар өөр л. Тийм нөө газар өөр. Жимби юу? Жимби гэдэг хоол гэдэг бол нэгдэр судлаад үзсэн юу? Хаач байдаг чи ингээд бүх интернетээр ороод нутгийн хоол мантуу байдаг. Яг яаж хийх ёстой байсан? Гэхдээ өөрсдөө л хийж чаддаг гэж хийж байгаа шүү дээ энэ бол. Тэгээ сони масан гэж энэ дээр хараа ямар хоол байна гэдгийг би яагаад асууж байгаа. Энэ жимби бол жимби гэдгийг хэлэх хэрэгтэй байхгүй. Жимби шиг хоол хийж байгаа би жимби гэж. Тэгээ шүллийн ширхий хөлийг бичиж байгаа юм уу? Шүлэндээ дүрж иддэг гэж эднийх шүлэндээ дүрж иддэг гэсэн байхгүй юу? Шүлэндээ дүрж иддэг. Би нутаг точиж жимби үзчихсэн. Гэтэ би хаанхаа аль нутгийх гэж хэлдэг нүл. За би зүгээр л өөрийнхөө мэддэг жимбиг л хэллээ шүү. Ер нь аль за явахтаа. Яагаад тэгэхээр жимби чинь өөрөө эхлээд махнуудаа эхлээд хуурн заяа амар сайн хурд өгөхгүй. Тэгээд хуурсан. Бид нар чи харсан. Аюугаа хиншүү гараад яг эхлээд зүв бисэн байхгүй. Тэгж ангууд хамгийн та нарын ганц алдсан юм чи юу вэ гэхээр бусаа хитрхэх гэсэн. Одоо наад чи ингээд бусдаа тахаар доторх нөгөө нэг юу гэдэг лээ төмс ловын чинь бицраад. Урилан болцоход тэгэл авчин. Тэр шүлийг заавал бүгдийг ширгээхгүй шүү дээ. За тэгвэл хамаагүй шүү дээ. Тэгвэл тэгэл авчих. Өөртөө хийж байгаа хоол чинь өөртөө хоолыг яаж зохиож хийж болдог байхгүй ер нь л. Зөв. Шүлээ асчгүй. Гэтэ идэж байгаа танд яаж. За тэгвэл би нэг юм асууя. Тэгвэл ямар жимби идчихсэн? Шүлтэй жимби идчихсэн уу? Хуурай жимби идчихсэн үү? Би архангаад бол жоохон хуурай идчихсэн. Тэгээ давстай юм дүрж идчихсэн. Шүлтэй хийжсэн жимби бол ерөөсөн харж байгаагүй. Тэгтээ амтлах гоё бол хамаагүй шүү дээ.